Наран мандахаас шингэх хүртэлх өргөн удам нутгийг донсолгож явсан 800-ны тэртех их Монгол улсын Мандан Бадрал, Үүсэл хөгжил, Дорот ялагдлын түүхэн үе мөчлөг бүхэнтэй хамт Монгол цус, Монгол эх орноор бахархдаг хэн бүхнийг их язгуурын түүхийн жимээр хамтдаа аялахыг урьж байна. За сайн байцгаана хүүхдүүд. Түүхэн жимээр нэвтрүүлгийнхаа ээлжит дугаарыг эхэлж байна. Чингисийн 9 өрлөгийн тухай ярьж байгаа. Түрүүчийн лекцээр Чингисийн ханд Сорхон шар боорчийн тухай ярьсан. За өнөөдөр зэлмээс эхлээд явна. За Чингисийн 9 өрлөгийн 1 хамаг Монгол улсын хамгийн ахлагч цалтай 9 өрлөгийнх нь нэрэг 4 хошууч баатрынх нь 1 хаан төрийн 88 гавьяатын 9 дэх гавьяат 95 мянганы ноёны 9 дэх угсаа золгомжлагч ноён Зэлэм байна да. За Зэлэмтэй анх яаж нөхрөлсөн бэ гэдгийг бид бүхэн бас мэдэндээ багшин түрүүчийн түүхийн гичээлүүдээр бас зохис дурдаад хэлээд өнгөрч байсан. 1162 онд Тэмүүжин төрсөн тийм ээ. 1162 онд Тэмүүжин төрөөд байж байтал Уран хаан Жарчуудаа гэдэг дархан өвгөн өөдөн ээж дээр булган өлгий 3 настай нялх хүүхдээ төвөрсөөр ирдэг. За ирээд өөдөн ээжэд юу гэж хэлдэг хүүхдээ зэрэг за танайд их сайн хүү нэг төрж гинэ. Төрөхдөө баруун гартаа шагаан чигнэ нөөж атахад төрсөн их ховор сайн хүү төрж гин. За энэ одоо үздэг хардаг улсууд үзэж хараад танай тэр хөөг бол одоо энэ Монгол улсын буюу энэ дэлхийн хаан болно гэж ингэж шившлэг номонд нь буугаад байдаг юм гинэ. Тэгээд нэгэн манай нутагт одоо ийм агуу их хүн төрсөнтэй холбогдуулаад би өөрийнхөө энэ өчүүхэн хөө 3 настай Зэлэм хөөг одоо танайд энэ хүүд чин энэ төрсөн Тэмүүжин хүүд чин одоо үүдийн сөхөөлж тийм ээ өрхийн татуулж байхаар ингэж бэлэг болгож өгч байна 3 настай хүүгээ. За энэ болгон өлгий энэ миний Зэлэм хүүгийн өлгий юм байгаамаа. Энэ өлгийнх нь хамт ихэд өгч байна гэж. Дөнгөж Тэмүүжин төрөөд хэдхэн хонж байхад нь Жарчтай өвгөн өөрийнхөө 3 настай хүүгээ болгон өлгийнх нь хамт авторж өгдөг. Энэ хүү хэм Зэлэм энэ хүү юм. Сонин тохиолдол байна тийм ээ. За ингээд өөлөн ээж хэлж байна. За баярлалаа Жарчуудгаа. Үнэхээр одоо манай төрсөн энэ хүүг их өндөр үнэлж за тэгээ та өөрийнхөө одоо үр удмаан манайд одоо хүүгийн минь асруулт итгүүлэхээр ингэж авторж өгч байгаа явдал би үнэхээр их баярал талархаж байна. Тэгвэл одоо Тэмүүжин хүү маань өнгөж одоо 1 нас хүрээгүй нялх болчир байна. Тэмүүжин хүүг одоо ухаан орж юмны учир олгох болохоор та хүүгээ авторж өгөөрэй. Одоохондоо бол яг вэ одоо хүүгээ та буцаагаад аваад яваа. Харин булган өлгийг нь би авч үлдээд Тэмүүжин хүүгээ өлгөөдөж явъя гэд. Булган өлгийг нь авч үлдээд Зэлмийг авд нөгөө буцаачихдаг. Тийм үү. Энэ утгаараа түүхийн энэ бол одоо бодит үнэн одоо Монголын улс төвчөнд байна шүү дээ. Энэ утгаараа юу хөхтэй зэрэг Зэлэм Тэмүүжин хүү хоёр чинь бол өлгөө нэг өлгөө дамжиж өссөн ахтай болж хөрч байна да тийм ээ. Энэ бас их ховор тохиолдол миний хөхтөд. Нэг өлгөө дамжиж өссөн ахтай гэдэг бол ер нь тун их ховор. Тэ. Зэлэм нь 3 насаар ах. Зэлмийн өлгөөдөж байсан өлгийг аав нь авсарж өгөөд өөлөн ээж хүлээж яваа Чингисийг тэр өлгөнд нь өлгөөдөд гэхэд. Тэгээ дараагаар нь 1178 онд болно үү одоо 16 настай гэдэг чинь Чингис нэлээд том болсон. Чингис ч одоо 13 хүрчихсэн байдал байсан байж одоо бүрэг иргэд ирсэн байсан үеийн болж таархандаа төөхөр өгöd бүрэн иргэд байхад нь Жарчуудаа өвгөн ахаад нөгөө Зэлмийн 16 настай Зэлмийн дагуулаа за одоо ихэд Тэмүүжин хөөч 90 цай төрч байна. Зэлэм хөөч одоо 16 хүрчихсэн 90 цай төрч байна. Нэг настай байхад нь авторж өгсөн Зэлэм хөөгээ одоо аваа. Энэ хөөгээрэн одоо имэйлээ давхуулаа үүдээ сөхүүлээ. Найс нөхөд болж яваа гэд Зэлмийг авторж өгдөг. Тэгэд ингээд ирснээсээ хойш энэ цаг үеэс эхлээд Зэлэм Тэмүүжин 2 Чингис 2 хоорондоо салаагүй да. За тэгэхээр чи одоо
бүрэг иргэд байх үе чинь хэн ирчихсэн байгаа, боорч ирчихсэн байгаа тийм ээ. Бэлгүүдээ яваад боорчыг аваад ирчихсэн. За бэлгүүдээ байна, хасар байна. За тэгээд тэн дээр зэлэм. Одоо ингээд одоо Чингис хааны бүр анхных нь одоо нэг талаас анд найднаар нөгөө талаас цэргийн том жанжид нь одоо ингэж бүрдэж байсан ийм учиртай одоо зэлэм ингэж анх ирж нөхөрлсөн. Хүйтний байлдааны үед тайчууд хойшоогоо онон гараа зогтчихдаг байхгүй юу? Онон гараа зогтчихгаар нь Чингис хаан тайчуудтай ч угаасаа л өстэй хонзонтой юм чинь Чингисийн хойноос ингэж мөрдөж очиод тэнд байлдаж байх явцдаа Чингис чинь хүзүүгээрээ харуулад аяа хатар хүнд шарх аваад ухаан алддаг. Тэгээ ухаан алдаад ихэд сэхэд харсан чи хажууд нь хэн байсан гэхээр зэлэм байсан. Тэгээ шүнж ухаанг байсан. Зэлэм юу хийсэн гэхдээ зэрэг Чингисийн одоо тэр бугалсан цусыг амаараа сороод ихэд газар асгаад байсан. Тэр бүр газар хүрэн төтөл одоо тийм их цус уулсан байсан гэж түүхэн тэмдэглэсэн байдаг байхгүй юу. Яагаад тэр Чингисийн цусыг амаараа сорж газар асгаад байвхээр тэр үеийн ном сумны сумчин өөрөө хор шингэж гисэн байдаг. Зэвэндээ хор шингэж гисэн байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо тэр хорыг цааш нь одоо судсаар нь дамжуулж биеийг хордуулахгүй тулд тэр хавьд байгаа бүхэл хорын цустай нь хамт одоо сорж ихэд нийлээтэл газар төргөж асгаад тэгээ Чингис ухаан ороод хэлсэн би одоо маш их хэмжээгээр ам сангаж байна гэд. Тэгэхээр Чингисийг орхиод дайсны хүрээ рүү нэвтэрч орж тэндээс одоо айрыг ирээд айрыг олдохгүй болохтой зэрэг нь цэгээ гэж нэрлэндээ айр гэж айрыг олдохгүй болохтой зэрэг нь тараг авчирч Чингисэд одоо тараг устай хольж уулгаж Чингисийн аймыг аварсан гэж Монголын улс төвчөнд бичээстэй байгаа. Ингээд одоо шөнжин хэрв зэв тэнд нь байж тэр хортой сумных нь цусыг сорж амаараа асгаж ингэж байгаагүй бол Чингис бас энэ тайчуудтай хийсэн энэ хүйтний байлдааны үеэр ам эрсдэх ийм нөхцөл боломж бүрдсэн байсан. Тэгээд энэ цаг мөчөөс эхлээл за энэ зэлэм гэдэг хүн бол одоо үнэхээр одоо миний айманд орлоо. Миний аймыг бол одоо аварлаа. Энэ үл одоо миний ачид нөхөр байх юм байна гэдэл илүү их ойртож нөхөрлсөн да. Бас нэг сонирхолтой юм нь тэгээд сүүлд нь тайчуудыг бүгдийг барьж авчраад ядчихсан юм чи барьж авчраад за их хааны хүзүүгээр хэн харавсан бай гэд асуудаг байхгүй юу. Тэгсэн чинь тэндээс нөхөр гарч ирсээ би харавсан гэдэг. Тэгэхээр нь асууж байна л да. Чи яагаад харавсан бэ гэхдээ зэрэг нь гүй одоо нэг хоёр тал болоод байлдаж байгаа юм чи одоо би чин дайсны харавжил таарна штэ гэж хэлнэ үү тэр хаан байна уу хэн байна уу дайсны харавжил таарна. Харин би алдаа харавчихчаа гэдэг байхгүй юу. Тэгээд Чингис ихэд одоо тэрэнд талархсан. Энэ одоо үнэхээр эрэлхэг зоригтой сайн баатар байна. Нэрээд хоёр тал болоод байлдаж байгаа чи харавжил таараа. Тэгээд харин азар энэ алдаж харавсан тулд би нэг юм шархтаж миний шархыг зэлэм одоо амаараа сорж цусын маань одоо юулсан тулд би амьд үлдэж тэгээ чамайг хэн гэдгүү гэсэн чинь нэг нэр хэлж байна. Тэр тайчуудын тэр баатар нэг нэр хэлж штэ надыг тэр гэдгээ. Тэгэхээр за чиний нэрийг би хэрэглэхгүй. Чамайг би одоо хажуудаа авч одоо бас дагуулж явна. Чи их эрэлхэг зоригтой сайн харавдаг бас үнэн шудрах сайн нөхөр байна. Энэ өдрөөс эхлээд чамайг зэв гэж нэрлэлээ гэж. Зэв гэж нэр. Зэв гэдэг чи одоо нөгөө сумны зэв шүү дээ. Одоо өөрөө шархтаа сумны зэв. Тэгээд энэ зэвтэйхэн бас хамт зэлэмтэй энд учирсан юм шүү. 9 өрлгийнх нэг зэвтэйгээ ингэж тайчуудын байлдааны үед өөрийгөө харуулж нөхөрлсөн ийм түүхтэй. За зэлэм ийм түүхтэй. За тэгээд одоо энэ дотор нэг үг гарч байна да. Хамгийг ахлах гэдэг үг нь анх 1989 онд хамаг Монгол улсыг байгуулад өөрөө хамаг Монголын ханд суугаад тэгээд төрийг дөхнүүдх үйл явцдаа боорч зэлэм хоёр дон хамгийг ахлагч гэдэг одоо ийм цол олгосон байгаа юм. Хамгийн ахлагч гэдэг нь ямар очиртай вэ гэдэг зэрэг цэргийн үйлийн чирхэлдэг, төрийн үйлийн чирхэлдэг ийм анхных нь одоо хоёр том ноёны нэг. Хамгийн ахлагч гэдэг нь ийм очиртай. За 9 урлагийн багш нь тайлбар тэр дөрвөн хошууч гэж байна да. За дөрвөн хошууч нь хэн байдгийг юм гэхээр төрөний нөгөө хүзүүгийн тасаар авдаг зэлэм зэв. Тэгээд тэн дээр хувилаа сүбэдэ дөрвийн одоо дөрвөн хошууч гэж нэрлэж байсан. Энэ дөрвөн нь бол одоо гадагшагаан байлдаан дайм байлдаан хийхэд цэргэн удирдах явдаг энэ дөрвийн бол дөрвөн хошууч. Хажуудаа байдаг дөрвийн бол дөрвөн дүшмэл гэж ингэж нэрлэдэг байсан. Тэгээд энэ дөрвөн хошуучаан одоо энэ дээр бол хошууч гэдээ бичсэн байна. Өөрөө дуудахтаа юу гэж дууддаг вэ гэхээр дөрвөн нохой гэж дууддаг байсан.
Миний дөрвөн нохой гэж. Тэгээ бүр тэргээрээ их заншчихсан ямар учиртай хөхтэй зэрэг одоо нөгөө 8-ны Даян хааныг Даян хаантай чин жамуу хошиж нийлчихэд тийм ээ. Жамуу хошиж нийлчихэд Чингисийн эсрэг одоо байлдах гэж байдаг штэ. Тэгэхдээ Чингис наанаас нь одоо өөрийнхөө дөрвөн нохос буюу энэ зөв хувилаа Зэлмэн Сүбэдэгийн явуулдаг. Тэгэхдээ нь хэн жамуух одоо Даян хаанд хэлдэг. За та бидвэл энэ Чингисийн энэ баатруудыг дийлэхгүй. Наадах чинь зөв хувилаа тэргүүтээ Зэлмэн Сүбэдэ удаатай Чингис Тэмүүжний дөрвөн ноход гэдэг бол одоо тэгээд ерөөсөн энэ улсад байтугай энэ дэлхийд дийлдэхээ үйлсэн одоо ийм том дөрвөн жанж. Энэ одоо та бидэрийг зорж ирж байгаа тохиолдолд бол энэ байлдаанд ялан дийлнэ гэсэн ойлголт байхгүй гэж хэлээд Даян хаанаа орхиод буцаад явчихдаг штэ багш нэг төрүүчийн гिचэл дээр хэлдэг. Энэ нохос гэдэг үгийг ямар утгаар хэлдэг юм гэхээр одоо л энэ хүнийг муу хүнийг л нохой гэдгээр төлөөлүүлж хэлээд байдаг болчиход байгаа. Тэр үед бол сайн хүнийг нохой гэдгээр төлөөлүүлж хэлж байсан. Энэ сайн хүнийг нохой гэдгээр төлөөлүүлж бодож бай, ингэж хэлж бай гэдэг үгийг хэн Сорхон шар Чингис загсан. Нэг удаагийн нэг хүлээн авалт найр хурмын дээр Чингис хаан ч Сорхон шарыг их дээшээ суулгана штэ. Хамгийн өөрийнхөө зүүн гар талд Ахмадуудын хамгийн дээр суулгадаг, баруун талдаа Баатруудын хамгийн магнад Борчогоо суулгадаг байсан штэ. За тэгээ Сорхон шар ах анд аав шиг минь ачтай ах минь та нэг төр тэрэгтэй нэг үг хайрлаач гэж гуйдгээ. Тэгсэн чинь Сорхон шар за би одоо юу ч хэлэх вдэ их аам нь танд нэг ганц л үг хэлье. Амд нөхтэй их сайн зөв сонгож яваарай. Тийм ээ. Одоо танд бол нохой шиг андал хэрэгтэй шүү гэж. Тэгээ нохой шиг анд гэсэн чи юу гэсэн үг юм гэхээр энэ хорвоогийн хамгийн үнэн жамтан бол нохой. Нохой харц ядуу хүнд тэжээглээгээд хаан хүнийг дагаад явдаг юм. Тийм ээ. Ядуу хүн тэжээглээгээд ямбтай баян хүнийг дагаад явдаг юм. Ядууч байсан ядуу хүнийхээ хоолыг идэл ядуу эзэндээ үнэнчээр хэвтэж байдаг. Харц хүн тэжээгдсэн бол харц хүнийхээ гачир дачир хоолыг идэл хаан хүний баян их хоол руу явдггүй. Ийм үнэн чамтан бол нохой. Тийм учраас нохой шиг л одоо тийм үнэнч нөхрийг л олж нөхрөл гэж хэлдэг байхгүй юу. Тэгэхээр эндээ санаа аваад энэ дөрөв зөв хувилаа Зэлмэн Сүбэдэ дөрвөөгөө дөрвөн нохос гэж нэрлсэн. Ийм төвхтэй. Тэгэхээр бол одоо хамгийн сайн андаа л нэрэл одоо тийм юм да. Одоо ч гэсэн л тийм штэ өөрхөө тийм ээ. Ядуу айлын нохой гэд гэрээ хайчаад баян айл руу дахиад авчихдаг нохой байхгүй штэ. Тэгээд эзнийгээ өгсөн хойно үнэхээр л одоо эзнийхээ шарлын дэргэд өдий төдий хоногоор гевтдэг эзэнд орхиод явчихвал эргээд ирнэгээд хүдээж байдаг нохой шиг үнэн чамтай одоо ч байхгүй. Тэгэхээр ийм учраас энэ дөрвийн одоо дөрвөн хошуучаан дөрвөн нохос гэж нэрлэж байсан юм шиг. За хаан төрийн 88 авиатны 9-т нь бичигдсэн байна. 95 мянганы бас 9-т нь бичигдсэн байна. Энэ зэлэм ийм төвхтэй их ханд нь байлаа да. Энэ 9 өрлөг дотроос нь хамгийн эрт өөд болсон зэлмэн. Тэгээ 52 наснда өөд болсон. Тэгээд Чингис хаан зэлмийнхаа хойноос ихэд хашуудаж эмгэнэж байсан гэж одоо түүхэнд ичсэн байдгийн. Тэгээд өөрийнх нь хүү Ёсүнтэй гэж хүү бас Баатар ирвэ. Тэр Ёсүнтэд нь одоо Зэлмийн бүх эзэмшиж байсан тэр газар нутаг, өв хөрөнгө, боол зарц бүх юм нь одоо хүүдэн уламжлуулж өгсөн. Ёсүнтэй ч одоо сүүлдээ энэ Хорчин аймаг гэж түрүү багш нэг ярьсандаа одоо энэ өвөр Монголын нийслэл Хөх хот байна штэ. Хөх хотын ч юм бол одоо Хорчин аймгийнхан штэ. Та одоо тентхийн ноён байсан хүн. Ёсүнтэй гэж одоо Зэлмийн төрсөн хүн. Тэр хавийг л одоо эзэгнэж байсан ийм хүүтэй. За тэгээ эдний удмынхнаас бол одоо түрүү энд нэг зураг нь гараад өнгөрлөө. Бүр сүүлд 1450-ад онд одоо Эсэн хаан гэж Монгол улсын нэг хаан төрсөн байгаа юм. Том богино хугацаанд Эсэн хаан энэ байна 1453-аас 1455 онд 2хан жил төр барьсан. Энэ Эсэн хаан гэж бас 2 жил дотор Монголын тусгаар тогтнолын талаар асар их юм хийсэн. Монголыг нөгөө хэд задран бутарж явах үед нь босож нэгтгэсэн хаан байхгүй юу. Энэ одоо энэ Зэлмийн удмын хаан байгаа юм. За нэг ийм л түүх байна да. Зэлмтэй холбогдолтой түүх. За дөрөвдүгээрт нь хэн байв нөхөр Сүбэдэ их ханд дөрвөн нохойных нь нэг их Сүбэдэ. За Чингис хааны 9 орлог дөрвөн хошуучийн нэг төрийн 88 ноёдын 52-т нь бичигдсэн 95 мянганы ноёны 52-т нь бичигдсэн ухсаа залгамжлагч ноён Сүбэдэ. За энэ Монгол цол зэрэг нь ийм. За Чингисийн бүх жанжидын дотроос
дэлхийд одоо Чингисийн дараагаар нэрээ бичүүлсэн яг цэргийн жанжин гэдэг утгаараа бол дэлхийн 1 номерын цэргийн жанжин өнөөдөр дэлхийн албан ёсоор Сүбэдэ гэж нэрлэдэг юм шүү. За энэ Сүбэдэ гэдэг хүний нэрийг ерөөсөө бид нэг жоохон муу дурсаад байх юм. Энэ Монголын судлаачид юу хийж байдгийг, яаж байдгийг одоо бүхэл юм бол одоо Чингисийн нэрээр, Чингисийн үр садын нэрээр, Чингисийн хүүхдүүдийн нэрээр, ач зээгийн нэрээр явдаг боловч дэлхийн талыг эзэлсэн бүх байлдааныг бүгдийг Сүбэдэ удирдах ахалсан байдгийг. Одоо багш нар тэр ард одоо би бүр та нарт тодорхой хэлж байгаа. Тэгээд бүх байлдаандаа бүгдэнд нь ялалт байгуулсан байдгийг. 3 үеийнхэнтэй байлдаж явсан. Чингистэй өөртөө байлдаж явсан хамт. Дараагаар нь Чингисийн одоо хүүхдүүд байна шүү дээ, тийм ээ. Зүш цагаатаа өгөөдөө тулыгээд тэднэрт айн хамт мөр зэрэгсэж байлдаж явсан. Дараагаар нь тэднийх нь үр хүүхдүүдийг удирдах байлдаж явсан. Агуу том одоо бол дэлхийн цэргийн түүх судлаачд бол албан ёсоор цэргийн 1 номерын жанжин бол Монголын Сүбэдэ Моон гэж. Энэ утгаар нь л одоо манай телевиз үзэж байгаа та бүхэн ч гэсэн миний хүүхдүүд ч гэсэн энэ Сүбэдэ гэдэг хүний нэрийг их өндөр төргөж энэ Сүбэдэгийн тухай эрдэм шинжилгээний хурлуудыг олноор хийж энэ Сүбэдэгийн судалгааг их нарийсгаж энэ Сүбэдэгийн тухай сайхан кино, ном их л элдвийн юм хийх хэрэгтэй. Одоо үнэхээр ховор төрсөл юм хүндээ Чингисийн 9 өрлөгөөс нь хамгийн сүүлд ганцаараа үлдсэн, хамгийн өндөр насалсан ийм хүн байгаамаа. За энэ хүн яаж исэн гэхтээ зэрэг за хамгийн эхлээд эн чи юу дээ 1181 онд Бөртөө өвчнийгаан 3 мэрэгдэд алтчихад Жамуух, Тойролван, Чингис гэсэн цэрэг улс төрийн 3 эвсэл байгуулад 3 мэрэгдийн эсрэг дайтаад Бөртөөгөө сулалж аваад за тэгээд Жамуух Чингис Тэмүүжин хоёрчин нэг мөр зэрэгцээд урагшаага нүгээд нөгөө хорхног жибүр байж та хорхног жибүрт нэг жил гарan хоёулаа хамт амьдэрсэн гэдэг нэг түүхэнд гардаг тийм ээ. Тэгээд нэг өдөр хоёулаа салаад нүгэ явчихсан. Тэр цагаас хойш үндсэндээ заман салсан гэд. Тэгээд Жамуух Тэмүүжин хоёр хорхног жибүрт жил гарan болоод хоёулаа салаад нүгээд явхад Жамуухыг дагж байсан нэг хэсэг албатууд хүмүүс Чингисийг дагаж нүүсэн. Энэ дотор энэ Сүбэдэ Зэлмийн дүүтэй хоёулаа хамт ирж Чингистэй анх нөхрөлсөн. Ийм учиртай. Тэр цаг үеэс хойш одоо тэгээд Чингисийн үед нь нөхрөлж явлаа. Чингисийн үр хүүхдүүдийн үед нь нөхрөлж явлаа. Чингисийн ач зээгийн үед нь нөхрөлж явлаа. 9 өрлөгөөс нь хамгийн урт удаа насалж дэлхийн талыг эзэлсэн одоо тэр бүх байлдааны зохион байгуулсан ийм одоо алдарч жанжинда хамгийн одоо урд талд хийсэн бүх байлдаануудын энэ хүн удирдсан. Өөрөөр хэлбэл зурчдын алтан улсын эсрэг байлдаанчин Чингисийн үед явагдаад Чингисийн дараа үед нь төгссөн нийтдээ зурчдын алтан улсын эсрэг дайн байлдаан 23 жил үргэлжилсэн юм шүү. Энийг удирдсан хүн. За тангуудын эсрэг багш нь түрүү хэлсэн 6 удаагийн дайн байлдаан болсон гэсэн энэ 6 удаагийн дайн байлдаанд зургууланд нь одоо бас Монголын эсрэгийг удирдах орсон хүн. Чингистэйгээ хамт хамгийн сүүлд нь одоо тангуудыг 6 дахь удаагаан дайлаар мордож эзлэхт нь одоо цэргийн Чингистэй хамт удирдах явсан юм хүн. За энэний дараагаар баруун чигт 1220-оос 1226 онд Хорезмын улс Артул улсыг дайлаар мордох 7 жилийн байлдаанд бас Чингистэйгээ хамт цэргийн удирдах явсан хүн. Одоо Чингисийн үедүүд ийм цэрэг удирж явсан ийм их гавьяатай хүн дээ. За тэрний дараагаар уншид 1227 онд одоо Чингисийг насурдаг нөгөө тангуудын тэр байлдааны чин одоо хамгийн сүүлд нь төгсгөж өгөөд тэгээд Чингис өөртөө загсан байдгийн. За би ч одоо ингээд ямар нэгэн аян дайны аяда хавал одоо Борс Сүбэдэ миний хоёр нөхөр миний одоо сансан бодсон болгоныг гүйцээгээр гэж захиа даалгавар өгдөг. Энэ захиа даалгаврын дагуу Чингисээс хойш хятадыг бүрэн хэмжээгээр эрхэндээ оруулах энэ бүх дайн байлдааныг өөрөө ерөнхийдөө захирж байсан юм алдартай жанжин. За үүний дараагаар багш нь түрүү хэлсэн дэр зөвчтийн алтан улсын 23 жилийн байлдааныг дуусгаад хамгийн сүүлд нь тэр Хорезмын байлдаан гэдэг чинь Чингисийн 4 хүн дөрвүүлээ явсан юм штэ. Том хүү Зүч, 2 дугаар хүү Цагаатаа, 3 дугаар хүү Өгөөдөө, 4 дугаар хүү Тулыгаан, тэгээд Хулангатныг авч явсан. Тэрнтэй хамт Сүбэдэг авч явсан. Тэгэд энэ өөрийнх нь Чингисийн 4 хүүтэй хамт 7 жилийн турш энэ Дундад Азад байлдаж явсан хүн.
За бүр сүүлд нь Чингис нас орсны дараагаар Өгөөдгийн үедтэй тэр 1235 онд хар хуримд Монгол улсын нийслэлд нүүж очсон үед Өгөөдөө тэнд их хуралдаа хуралдуулад одоо бол ер нь эзлээд авах улсуудаа урд талаа бол бүрэн дөхнүүлчихлээ шүү дээ, тийм ээ. Хятадыг бүрэн эрхэндээ оруулсан тэр үеийн зөрчлийн алтан улс тангууд гэдээ оруулчихлаа. Зүүн урагшаа, баруун урагшаагаан дундад Азийг хорезмын улсууд гэдээ тэднэрэн оруулчихлаа. Одоо бол Монголд юу үлдээд байсан хөтэ зэрэг Европ руу гарч дайн байлдаа хийхэл энэ л юм үлдээд байсан. Энэ дайн байлдааны төлөвлөгөөг 1235 онд хар хуримд их хуралдаагаар хэлцсэн. Хар хуримд их хуралдаагаар хэлцэх үед нь хэлэлцээд за тэгээд Европ руу явах дайн байлдааныг хэн оролцсон гэж одоо Чингисийн 3 дугаар үеийнхэн оролцсон. Хамгийн том хүү Зүчийнх нь хүү Батхан гэж бай. Батханыг тэргүүлүүлээд Чингисийн 2 дугаар хүү хэн гэж хэллээ? Цагаатай. Цагаатай хүү Байдун оролцоод 3 дугаар хүү Өгөөдөгийн хүү хэн блэ? Гуйг хаан оролцоод хамгийн бага хүү Тулуугийн хүү хэн блэ? Мөнх хаан. Энэ дөрөв тэргүүлээд Сүбэдэ ахлаад Европын чиглэлд дайн хөтлсөн. Тэгэхээр ч одоо гарцаа баху 3 үе болж байгаа үү, тийм ээ. Чингисийн үе, тэгээ Чингисийн 4 хүүгийн үе, тэгээ Чингисийн 4 ачийн үед. Энэ байлдааныг Европод юу хийсэн энэ байлдааныг одоо Ахмад төвгүүдийн байлдаан гэж нэрлэдэг юм шүү. Энэ Ахмад төвгүүдийн байлдаан одоо үнэхээр Европ ТV-г бол одоо тонслогсон доо. Үнэхээр тонслогсон. Тэгээд багш нь Сүбэдэг нөхөн их жанжин цэргийн зүтгэлтэн гэдэг утгаар нь бас дэлхийд тэмдэглэгдсэн олон юм байдаг. Одоо энтхийн одоо нэрүүгээд их ерөнхийлөгч байлаа штэ. Нэрүү хэлсэн байдгийг. Монголын Сүбэдгийн стратеги бол онцгой ач холбогдолтой стратеги байсан юм шүү. Монголын Сүбэдтэй харьцуулах юм бол Европын энэ цэргийн жанжнууд гэдэг бол зүгээр шушмаа байхгүй юу гэж тэмдэглэжсэн байдаг. Зүгээр шушмаа гэж тэмдэглэж байлтаас. За тэгээд энэ Сүбэдгийн стратеги гэдэгт нь юу ордгоо хөхтэй зэрэг анхудаага энэ нөгөө хэрэм эвддэг онсон машиныг бүтээсэн гэж байгаа. Одоо том хэрмүүдийн чинь одоо тийм онсон машин бүтээгээд тэргээр бөөрөнхий чулуу хийж байгаа шидээл ерөөсө том хэрмүүдийг эвддэг тэрийг Сүбэдэ хийсэн. Тэгээд шатхуунтай баараар бууддаг болсон. Баарын дотор шатхуун хийж бөглж байгаад гал тавиад бодчихтай зэрэг нөгөөх нь очиод хагарангуудаа нөгөө бензин тоснд одоо тэгээд одоо гал болоод ихэд эзэлдэг шатхуунтай баар. За мөн дарьтай өхөрөө одоо анхны одоо энэ дарьт одоо дараар боддог буугийн чин Сүбэдэ бий болгосон. За галд сум, дууд сум, утаат одоо хорт утаанууд бактериологийн зэвсэг хүртэл үтээсэн хүн гэж байгаа юм. Тэгээд тэр утгаараа бол одоо Сүбэдгийн стратеги гэж дэлхийн цэргийн түүхэнд үлдсэн. За мөн Сүбэдгийн байлдааны стратеги дотор нэг онцгой ач холбогдолтой юм яагаад ийм их айхтар сүрхий байлдаа хийдэг байсан юм гэхээр ном сум гэдэг юмыг үнэхээр их сайн одоо нарийсгсан хүн гэж байгаа юм. 3-аас 4 төрлийн эвэр ном 30 төрлийн хортой хоргүй зэв сумыг бүтээж тэгээд нөгөө Европын ч юу яадаг юм байна л да. Ерөөсөө л нөгөө хамгийн урт нэг 2-3 метрийн урттай жад тийм ээ. Хамгийн ойрынх нь нэг одоо 1 метрийн урттай сэлэм. Тэгээд тэргээрээ тулжож байлддаг. Тэгээд ном сумтай морьтой монголчууд гэдэг чинь бол 200-300 метрийн цаанаас л шүршээ хийчихдэг ном сумаар. Тэгээд аль хэдийн нэг жадтай юу сэлэмтэй улсууч яах вэ? Тэндээ аль ч учраа олохгүй болоо зарим нь үхвэ, зарим нь шархтаад байлдах чадваргүй болохоор нь хураалж ороод аваа явчихдаг. Ийм одоо сэргийн стратегийг бас нэг үнэлсэн байна. Тэгээд энэ Сүбэдэг багш нь бүр онцгойлж хэлээд энэ дэлхийн 1 номерын жанжин гэдгийг товоолохын тулд энэ Сүбэдгийн хийсэн дайн байлдааны явцад эзэлж авсан улсуудын зөвхөн нийслэлийг багш нь бичээд ирсэн. Энийг би та нарт бүр ихтгэл үнэмшил төрүүлэхийн тулд цээжээрээ биш цаас харж хэлж өгье заяа. Их сонин 1210 онд Хятадын Бээжин хотыг эзэлж авсан. Сүбэдэ 1220 онд Сартуулын Бухар хотыг эзэлж авсан. Нийслэл нь шүү дээ. Би зөвхөн жижиг сажиг хотуудыг хэлэхгүйс зөвхөн тэр эзэлж явсан улсуудын нийслэлийг хэлээд байна. 1221 онд Гүржийн Тбилис хотыг эзэлсэн. 1223 онд Оросын Калк гэдэг хот, тэр үед одоо Москва биш Калк гэдэг хот байсан байна. Тэрийг эзэлж авсан. 1227 онд Тангуудын Нэнсяг гэдэг нийслэлийг эзэлсэн. 1232 онд зөрчлийн алтан улсын
Кайфун гэдэг нийслэлийг нэзэлсэн. 1237 онд Болгарын Софи, 1238 онд Оросын Москва, 1240 онд Украины Киев, 1240 онд Унгарын Будапештийг эзэлж авсан. Агуу байгаа бид тийм ер нь хэлэх юм байхгүй шүү дээ. Зөвхөн одоо эзэлж авсан улсуудын нийслэл Сүбэдэг. Тэгээд энийг одоо эрдэмтэд их тооцоод үзсэн байна. 1210-аас 1243 оны хооронд 33 жилд Сүбэдэ 2 твийн одоо энэ байлдаанд 40 мянган километр газар байлдаа хийсэн байна гэж. 40 мянган километр газар байлдаа хийсэн байна. Тэгээд энэ явцдаа 40 улс үндэстнийг эзэлж авч 60 улдаагийн байлдаанд ялалт байгуулсан байна. Энэ утгаар нь бол Сүбэдэ дэлхийн хамгийн агуу цэргийн жанжиммон гэж. Агуу байна тийм ээ. Тэгээ заримдаа одоо би чинь ч одоо гайхдаг штэ энэ ч одоо бар арайчд. Зөвхөн одоо саяын л одоо багшийн дээр уншиж өгсөн энэ лимийг бодоо. Ийм агуу том хүний алдаргав яг миний хүүхдүүд мөнгөчүүлэн шүү. Энийг судалж үзээрэй, дэлгэрүүлээрэй, дуулаагүй нэг нь уншиж үзээрэй, дуулсан нэг нь нарийсгаж судлаарай, судалсан нэг нь одоо үнэхээр одоо энэ Монголын ард түмэндээ болон дэлхийн энэ чиглэлийн хүмүүсийн чихэн төргээрэй гэж одоо Сүбэдэ Баатарын талаар бол би өөр онцгойлон захиж хэлэхээр байна. За үүгээр өнөөдрийн хичээлд туслаа баяртай хөөхтэй.